Улсын онцгой комиссийн 2020 оны 1-р сарын 24-ний өдрийн шийдвэрээр хүн амыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалт үйл ажиллагааг төр зогсоосон. Ингэснээр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны 927 мянга гаруй хүүхэд танхимаар хичээлэх боломжгүй болсон юм. Тиймээс боловсрол шинжлэх ухааны яамнаас арга хэмжээ авч сургалтын хөтөлбөрийн агуулгыг тэл хичээлээр хүргэсэн нь улсын хэмжээнд анхны туршлага болсон юм а. Сургуулийн өмнөх насныхан ерөнхий боловсролын сурагчид өнгөрсөн болон энэ оны хичээлийн жилүүдийн багагүй хугацаанд тэл болон цахим хэлбэрээр хичээлэлжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан боловсрол шинжлэх ухааны яам хамтран тэл хичээлийн үр дүн болон тохиромжтой байдлын судалгаа хийсэн. Судалгаанд оролцсон нийт сурагчдын 21% нь тэл хичээлээ үзэж чадаагүй гэсэн үр дүн гарсан бөгөөд үүнд аслагдсан малчтын хүүхдүүд, амжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд, эцэг эхийн анхаарал сул хүүхдүүд багтаж байлаа. Мөн тэл хичээлийн агуулгын сонирхолтой байдлын үнэлгээ дундаж төвшөнд үнэлэгдсэн. Нэг үгээр тэл хичээлийг сурагчдын сонирхол татсан агуулгаар баяжуулах, сурагчдын суралцахыг дэмжсэн үйл ажиллагаануудыг багтаах, цахим хэрэглэх түүнийг оновчтой, үр дүнтэй ашиглах чиглэлээр сайжруулах шаардлага гарч ирсэн юм. Тийм учраас нэгдсэн үндэсний байгууллагын 3 агентлаг буюу нүүбийн хүүхдийн сан, нүүбийн боловсрол соёлын шинжилгээ ухааны байгууллага, нүүбийн хүн амын сан хамтраад Монгол Улсын боловсролын цахим шилжилтийг дэмжих төслийг санаачлан мөн амжилттай хэрэгжүүлж дуслаа. За энэ нэгдсэн төслийн хүрээнд бид нэлээд олон сонирхолтой ажлуудыг хийж чадсан гэж харж байгаа. За хамгийн түрүүнд болохоор хүүхдийн нас хөгжлийн онцлог тохирсон хүүхдийн сонирхлыг татгууд хамгийн гол нь хүүхдийн оролцоог дэмжсэн интерактив жишг контентыг бид нар боловсруулсан. Өнөөдрийн байдлаар давхарсан тоогоор 300 гаруй мянган хүүхдүүд энэ контентыг маань ашиглаж хичээлээ хийсэн байна. Тэгээд эцэг их хүүхдүүдийн талархлыг хүлээсэн ийм контент хийж чадсандаа бид нар маш их баяртай байгаа. Контент боловсруулалтын ажлыг Монгол контент хариуцаж ажилласан бөгөөд агуулга арга зүй боловсруулалт дээр багшийн мэрэгжил дээшлүүлэх институт болон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёл шинжлэх ухааны байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн мэрэгжилтнүүд хамтарчээ. Интерактив хичээл бүрийг Монгол, казах, тува, дохионы хэлний сонголттой хүргэхээс гадна контент бүтээгчид харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан жишг хичээлийг мөн бэлтгэсэн юм. Эдгээр нь үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, онцлогийг харгалзан бий болгосон жишг контент бөгөөд Монгол Улсын боловсролын салбарт сүүлийн үеийн технологиор анимашн болон IT-ийн шийдлийг бүрэн ашиглан бүтээсэн шинэлэг контент болж чадсан юм. Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхдийн өөрийн оролцоог дэмжсэн интерактив хичээлийн контентыг бүтээж, жишг загвар бүхий платформыг хөгжүүлсэн нь цаашдаа контент боловсруулах институтийн чадамжийг нэмэгдүүлэхээс гадна дан ганц цар тахалж биш, дэлхийн цахим шилжилтийн үед Монголын боловсролын салбарт багагүй хувь нэмэр оруулсан зүйл боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн 4-өөс 12 дугаар ангийн сурагчид эрүүл мэндийн хичээлээр дамжуулан нас болон хөгжлийн онцлогт тохирсон хүний эрх, гендрийн тэгш байдалд суурилсан бэлгийн цогц боловсролд суралцдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран 2018 онд эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл болгон оруулж, хичээлийн хөтөлбөрт бэлгийн цогц боловсролын агуулгыг тусгасан билээ. Хөл хорионы үед бүх зүйл зогсон байдалд орсон юм шиг санагдагч, шилжилтийн насны өөрчлөлтүүд үүнтэй холбоотой бие махбодын болон сэтгэл зүйн өөрчлөлт, асуудал үргэлжилсээр л байх болно. Цар тахал болон хөл хорионы үед шаардлагатай бэлгийн боловсрол, өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж буурах зэрэг нь улмаар өсвөр үеийнхнийг сэтгэл зүйн хувьд эмзэг байдалд хүргэх, бэлгийн замаар дамжих халдвар төвчин, гендер суурилсан хүчирхийлэлд өртөмтгий болгодог. Өсвөр насныханд бие махбодод болон сэтгэл санаанд гарч буй өөрчлөлтийг мэдэх хэрэгцээ шаардлага гардаг. Тэгвэл цар тахлын үед эдгээр хэрэгцээ шаардлага нь хангагдаагүйгээс төрөл бүрийн асуудал бэрхшээлүүд үүсдэг. Өсвөр үеийнхний хэрэгцээг хангах нэг арга нь эрүүл мэндийн хичээлээр дамжуулан бэлгийн цогц боловсрол олгох юм. Энэ хүрээнд интерактив контентын агуулгад ч эрүүл мэндийн хичээлийг багтаажээ.
Бэлгийн цогц боловсролыг олон улсын арга зүйн зөвлөмжийн дагуу хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан олгож байгаа хэдий ч үндэсний түвшинд эрүүл мэндийн багшийг тасралтгүй бэлтгэх, чадахжуулах нь өнөөгийн тулгамдж буй асуудлын нэг тул нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан энэхүү төслийн хүрээнд багшийн мэргэжил дэвшлүүлэх институтээр эрүүл мэндийн кабинет байгуулжээ. Энэ кабинетд болохоор багшийн мэргэжил дэвшлүүлэх институт бол эрүүл мэндийн багш нарт зориулсантай зайн сургалтын модуль боловсруулах, контент боловсруулах те өөрөөр хэлэх юм бол орон нутагт байгаа багш нар Улаанбаатар хотод ирэхгүйгээр зайнаас те эрүүл мэндийн багшийн ур чадвараа нэмэгдүүлэх, сургагдах юм боломжтой болж байна л гэсэн. Үүний үр дүнд үндэсний түвшинд эрүүл мэндийн зайн сургалтын модуль боловсруулах, түүгээр дамжуулан эрүүл мэндийн багш нарыг тасралтгүй бэлтгэх институтын чадварыг бэхжүүлэх юм. Тэгэхээр эрүүл мэндийн хичээлээр дамжуулан бэлгийн зохис боловсролыг бүх өсвөр насныхын дэвш хүртээмжтэй хүргэх нь бол нүүбийн хүн амын сангийн нэг зорилго. Энэ хамтарсан хөтөлбөрийн хүрээнд үед хангалттай өсвөр насныхын бэлгийн зохис боловсролыг олгож байгаа хэдий ч тодорхой нэг зорилттой бүлгийн өсвөр насныхан бол амьдралын боломжоор шалтгаалan эдгээр интерактив контентыг үзэж чадахгүй байгаа өсвөр насныхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, аслагдсан болон малчин айлын эдгээр өсвөр насны хүүхдүүдэд бас дэвш хүртээмжтэйгээр энэ контентийг бол хүргэхээр бид нар хамтран зорион ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийнхаа хүрээнд орчин үеийн технологиг ашиглаад бид нар эдгээр бүх эрүүл мэндийн цуврал контентуудыг агуулсан юм багцыг бол эдгээр хүүхдүүдэд хүргэхээр бас зорион ажиллаж байгаа. ЮНЕСКО бас энэ дээр оролцоотой байсан. ЮНЕСКОгийн хувьд бол боловсролын салбарт мэдээлэл харилцаа холбооны технологиг сайжруулах чиглэлд судалгаа хийж энэ чиглэлийн зөвлөмж гаргаж ажиллалаа. Тухайлбал боловсролын салбарт мэдээлэл харилцаа холбооны технологийн өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа гэдэг дээр дотоодын болон гадаадын судлаачид хамтарч судалгаа хийж нөхцөл байдалд дүн шинжилгээ өглөө. Боловсролын салбарт мэдээлэл харилцаа холбооны технологийн дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр зэрэг цаашдаа бид бүхэн энэ баримт бичгийг боловсруулахад төслийн хүрээнд гаргасан зөвлөмж байна. Чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа. За бид бүхэн ЮНЕСКОгийн зүгээр бас дэлхийн дахинд ач холбогдолтой практик туршлагуудыг судлах хүрээнд энэ чиглэлээр гаргасан сурах хүчүүд, судалгааны материалуудын жагсаалт гаргасан байгаа. Үүнийг бас боловсролын ухааны яамд хүлээлгэж өгсөн байгаа. Цахим сургалтын тогтвортой байдал гэдэг бол маш чухал. Тийм учраас бид нар бас боловсролын яамны цахим сургалтын платформ буюу e-content segment сайтыг биднээс сайжруулахад дэмжлэг үзүүлээд үйл ажиллагаанууд хэрэгжүүлж ажилласан. Судалгааны үр дүнгээс харахад сургалтын менежментийн стандартчлагдсан тогтолцоо онлайнаар үр дүнтэй суралцахад шаардлагатай загварууд дутагдaltaй байгаа нь ажиглагдсан учраас e-content zig эдүүцэг хэмээн сайтыг хөгжүүлэх шаардлагатай болсон. Тиймээс цахим сургалтын платформыг хөгжүүлж, сургалтын хөтөлбөрийг боловсруулан, цахим хичээл боловсруулан бүх насны иргэдийн насан туршдаа суралцахыг дэмжих боломжийг бүрдүүлсэн e-content zig эдүүцэг хэмээн сайтад сайжруулсан технологиг шинжилэн нэвтрүүлсэн юм. Аслагдсан малчин айлын телевиз, интернетэд холбогдоогүй хүүхдүүдийн сурах хэрэгцээг хангах, сургууль цэцэрлэг хаагдсанаас үүдэн сурах чадваргүй болох эрсдлийг бууруулах зорилгоор нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан боловсролын хүрээлэн марчахаатай хамтран 4-өөс 7 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан 30 аудио контент бүтээжээ. Энэхүү контент нь үлгэр өгүүлгийг сургалтын хэлбэрт шилжүүлж, зохиол болон түүхийн сэдвтэй болгосноор хүүхэд түүнээс үлгэрлэж, өрөвч нинжин байдал, хувь хүний зан чанарыг төлөвшүүлэхэд туршлага болох юм. Энэхүү ажил нь тэл хичээл үзэх боломжгүй аслагдсан малчин айлын хүүхдүүдийн сурах үйл явцыг дэмжих, сургалтын хоцрогдлыг багасгах зорилготой юм. Сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн хүүхдүүдэд зориулсан аудио контент боловсруулан 1300 ширхэг дуу тоглуулагч радио хүлээн авагч тараасан. Тус радио төхөөрөмж нь сүлжээгүй орчинд ч ажиллах боломжтой гэдгээрээ мөн давуу талтай. Түүнээс гадна бэлэн болсон контентуудыг e-content zig эдүүцэг хэмээн цахим хуудаст байршуулж мөн үндэсний радио, FM радио сувгуудаар цацан олон нийтэд хүргэх ажлыг хийсэн.
хэлнээсээ шинэ үг болон тэгээд дөрмөдөө баттгаж авсан бас эрүүл мэндээс хүний эрх, хүний тэгш эрхийн талаар мэдэж авсан. Интерактив хичээлнүүдэд маш их таалагдсан. Манай Улаанбаатар хотод ерөнхийдөө казак хэлээр нэг их ярьдаггүй учраас би казак хэлтэй надад илүү их таалагдсан.